За юу яцхан guys, өмнөх дугаар дээр төмрөө нөгөө хэдэн охтуудынхаа гарын үсгийг зурулж чадахгүй байсан болохоор өөрийнхөө тусгай аргыг ашиглаж байгаа юм бэлээ. Тэгтэл төмрөө гэж сайкагоор шууд л боогоод унваа. Тэгснэ нэг охиныхын гарын үсгийг нь зурулжлаа. Одоо ганц л охин үлдлээгээ сүйд майд. За guys, энэ болмос охин болж жүжигчд шүү. Насанд хүрсэн хүн гэж ойлгоход болно. Саяхан алан талан гэд байсан Кая энэ чи яста галзуу нохоо байна да. Ямар аимшигтай хүүрвэ гэж дотроо бодноо. Тэснэ за чи ажлыг хийдэг юм байна. Энэ бол камертай өрөө байсан юм аа. Чамайг ажлаа хэр хийж байна гэдгийг чи мэдхийн тулд албаар энэ камертай өрөөлөө оруулсан юм аа. Дараа нь Кая төмрөөг ёндоо дээр дагуулж очиод за яста ажлаа сайн хийж чаддаг бацаан байна гэх ухааны юм хэлвэ. За өгшөө юм байна. Ямар нэгэн бизнес итгэлцэл дээр тогтдог. Чаны итгэхийн тулд ийм зүйл хийхээсээр аргагүй байлаа. Уучлж үз. За залуу минь чи ингээд одноос эхлэн албаны ёсоор ажилдаа орноо. Кая яваад түнд жинхэнэ ажлын байрыг нь зааж өг. Кая түүний шууд л ажлын байранд нь аваачаад тэд хамтдаа хийхээр болвоо. Бидний хийх ажил бол энэ өрөөнд камер суйрлуулах. Энэ камера бол маш жижиг. Миний гартаа байгаа төхөөрөмжийн өрөл түүнийг олох боломжтой. Бас маш үнэтэй шүү. Чи энийг тэр таасан дээр суйрлуул гэд манай хүнд үүрэг өгч байна. Кая нилэн чалчаа болтой. Ингээд яндаач жихэн галзуу нохоо шүү. Яаглаараа 9 шидэн бүрдсэн мангас гэхээр юм байдаг байна. Цаа чин жинхэнэ ухааны ундрах да. Аимштай сууд ухаанд нь новш. Яндаг ёстой нэрээ магтаж өгнө. Төмрөө угаасаа өмнө түүн дээрлэхж байхдаа мэддэг байсан. Түүний гоц ухаантан гараа бохирдуулах дургу хүүхэд байсныг ч мэднэ. Кая салтаанда гараагээд нэр одоо л би санаж байна. Чамтай адилхан нэртэй нэг новш байсан юм аа. Тэрэнд нэг ихч байсан юм. Яндаа нэрээ ажилтаа золиошөө тэр ихчийг нь ёстой нэрээ болгож тавьсандаа гэж хэлснээр манай хүний төвчж байсан уурыг нь туйлд нь хүргэжээ. Энэ камерыг суйрлуулчлаа. Гэтэ асахгүй байна. Юу? Чи юуг солиороод байгаа новш вэ? Асах ёстой камер штэ. Чи харин ёстой нэрээ юм хийж чаддгүй новш байна штэ гэд ойртоод очлоо. Төмрөө шууд л залгуурыг нь салгачөө. Чи наад залгуураа албаар салгасан уу гэд гайхсан байдалтай асуугаад төмрөө гиндүүлж байгаа шууд л гарыг нь хуг өшгөлөд хайчив. Муухай орлоод өвөө Кая. Дараа нь төмрөө шууд л унгаач аваад гартаа барьж байсан аржитгэний уцаар биеийг нь гартаа нь хамт ороогоод таглаж гарваа. Өвдөж уйлангаа алдсан Кая хүүрээ чи юу хийгээд байгаа юм бэ? Өвчтэй юм уу? Хөгшөө би чамд түүх ярьж өгье л доо. Надтай адилхан төмрөө гэдэг нэртэй лүүсэр эгчтэй байсан. Надад бас эгч байсан. За олон юм яриад явах уу? Дөрдөө орсоор байгаад бүр залхачлаа. Чиний лүүсэр гээд байгаа новч чи яг үндэ би. Чи миний эгч нахиуныг илт оромжсон болохоор чамайг зөвгөр өнгөрч чадахгүй нэ хүүр минь гэсээр ууртаа нарахгүй харж байдаг. Бяцхан охин шиг болсон Кая алнаа чамайг гээд уйлахаас өөр юу ч хийж чадсангүй. Хүүхэд насны гашуун дурсамж. Төмрөө дээрээ эгчтэй байв. Тэр яг л цас чиг цагаах дайчин тиймээс сайхан сэтгэлтэй охин байв. Уг охиныг Ли Нахиун гэдэг байлаа. Наагигээ дуудаа явчих. Манай хүн түүнээс өртөө 3 насны зүрөөтэй бөгөөд тиймээс сайхан эгчтэй. Гэрийн шатснаас хойш ээж нь бүх зүйлд хүүгэл буруутгаад байгаа болтой. Чийл гэрээ шатаажглаа. Яагаад хар тамиг татаж байгаад гэрээ шатаацсан юм бэ? Хүний зовлонгаар цадах болоогүй юу? Төмрөө шууд л ээжээ хэдэн хүүхэд намайг дээрлэхэд намайг масруулсан гэж үннээ хэлхийг үнэхээр их хүссэн. Гэвч дотроо эргэлзэж ээж надад итгэх болов эсвэл загнаж намайг ойлгохгүй байх вэ гэд итгэл муутай байлаа. Тэгтэл хаалгаар түүний эгч Наги ороод ирлээ. Шууд л ирээ дүүгөө зодох гэж байгаа юм шиг очлоо. Манай хүн айгаад үнэхээр өрөвдөлтөө. Ээж нь буруутах нь дээрэс нь эгч нь бас буруутах бол яаж ин бяцхан зүрхэн дийлэх вэ? Энэ үед манай төмрөө дөнгөж 14 настай хөөхд шүү дээ. Эгч нь үнэндээ манай хүний хацрыг нь тэмтрээд чи ямар хэцүү зүйл туулаа вэ? Юу болох нь энэ вэ? Гэл битүү санаа алдаа төмрөөг мань тэврээд ав. Эгч нь өнөөдөр сургуулиасаа чөлөө аваад ирлээ. Одооноос чамайг харж хандах болноо заавал. Энэ үгийг сонсон манай хүүгийн сэтгэл баг жолтгоо дээрдэж байлаа. Жирийн нэгэн өдөр сургуулийн бүлийг дахиад л давтагдана. Муусын лалрууд бүгдээрээ л хачин группт нээчихжээ. Төмрөөг удирдах групп, төмрөөг контролдох групп ч гинөө. Илгийн нэртэй групп наасан. Бүгд л тэн дотор чат бичиж тушаал өгнө. Манай хүн авчир гэсэн юмыг цаг тухайд нь авчирдаг байлаа. Ямар нэгэн зүйл хийхдээ зөвшөөрөл авч хийдэг юм шиг байна лээ. Энэ бүр арай л хитэрнэ. Уншиж байгаа би хүртэл тэрэд хараал хэлчихлээ. Sorry. Хичээлийн хуваараа тушаал ёсоо тарааж дуусны дараа манай хүн зөвшөөрөл авахар нүдний шилдэ породог их навшаас авахар болвоо. Цаг хугацаа хурдан өнгөр шидэн пар болвоо. Тамирын бэлтгэлдээ орсон хүүхдүүд бүгдээрээ л анги дээр ихэд хачин муухай өнөр үнэртэйж явчих. Юу вэ хөвшөө? Энэ юун балер шижгийн үнэр вэ? Энэ шээс юм уу гэхин тэр ойлгомжтой төмрөө өмдөндөө шээсэн байж таардаг. Хөөхөн амтэн зөвшөөрөл авч чадаагүйсээ болж олон хүүхдүүдийн өмнө доогдох уу болноо.
Хичээл таарч мосын нохоонууд бүгдээрээ төмрөө цөнхөө бариулаад хөөш амьсгаа минь зүв барьж яваараа гээл энэ тэндээс нь цохиж дарамтлнаа. Ядаж байхад манай хүн салгансан харь хүүр юм аа. Шууд л унаад өгчөө. Хөөш залбин гөлөг минь миний зүнхийг унгаачлаа гээл хүүхдүүд бүгдээрээ л нүүр нүдгөө өшөглөж байна. Хүүгийн хар бараан амьдралд хизээж харж байгаагүй нэгэн гэрэл гарч ирэв. Тэр хинээс ч айхгүй зоригтой эмэгтэй. Хөөе муу сайн залбин хүүхдүүдээ та нар юу хийгээд байгаа юм бэ гэд гүйж очоо хідэн уучраа мэдгүй 13 14 настай хүүхдүүдэд жинхэнэ игчийн алганы амтыг амсуулваа. Энэ хэсгийг уншаад миний бүр нэлмэс асгарлаа. Айж барахгүйгаа мэдсэн хүүхдүүд хөнгөө цогтод алга болоод өгнө. Тэгтэл ёндоо бусдаас арай өөр. Би та нарт хэлж байсан биз дээ. Ёндоо ахмад насны эмэгтэй хүний сонирхдаг гэдгийг. Ёндоогийн хамаг биеийн чангараад пүү ямар хөөрхөн ихч вэ? Яг л сахиусан тэнгэр шиммаа гэж шүсээ гойжуулах нь олгүй байдаг. Оройч болж хүү айсан байдалтай өрөөндөө байж байлаа. Утсан дээр нүдэн шилдэ пародо согны өснүүдтэй тушаал өгч байна. Игчийн шууд л утсыг нь булаагаад авчив. Энэ юу олж байгаа юм бэ? Чи хинтээ чатаад байгаа юм? Энэ болохоор манай найзуудын групп юм аа. Бид хоорондоо жоохон хатуу тоглоомтой гэж худлаа ярьдаг. Игч нь юу ч хэлсэнгүй. Түүнийг шууд л твч аваад бяцхан дүү минь ээ. Хэцүү байвал хэлэхгүй байсан ч болно. Игч нь юу ч болсон чиний талд миний дүү хангалттай хичээсэн гэхэд олон жил тамшиг амьдралаар амьдарч байсан төмрөөгийн нүдэнд нь нулимс цэлэгнээд сэтгэл дотроо тийсэн асар том чулуун багч болтгой хөнгөрдөг. Маргааш Наги дүүгөө дагуулж аваад төмрөөг бүүлийдэд байсан новшнууд дээр очлоо. Тэнтхийн өвгөр болтой Кая гарч ирлээ. Чи манай дүү дээрлэхсэн үү? Аливаа хэлээдэх гэж зандрангуй асууж байна. Тийштэй эргүү хүүхэн минь ээ. Чи яагаад надаас өөр хүнтэй уулзч болохгүй гэж машин дотор чамайг нэг хүн хүлээгээд байна гэж хэлв. Тэгтэл нөгөө ёндоо чи бүр нэг дүрдээ орцсон. Суг салтаар байгаа өнөртөө ус цацаж өгч байна. Одоо л төгс болж байна да. Аав минь машин хувцаслалт гээд энэ машин дотор ийм зүйл хийвэл эвгүй юм болох байхтаа гэд мань хүүхэд догтлоо тэсийн ядан хүлээж байлаа. Хаалгаар эмэгтэй орж ирэхэд гацсан байрна. Сайн байна уу? Наги чамтай уулзах хүсэж байлаа гинөө. Чи миний нэрийг яаж мэддэг юм? Би ангийнхаа хүүхдийн игчийн нэрийг мэдэхгүй бол алдс болох байлгүй дээ. Тэглээч төмрөө бид хоёр жинхэнэ үү зайгүй сайн найзууд. Битгий хотлоо яриад бай. Чи чатаар юм бичээд байдаг нүдний шилдэ пародо гэх мал бацаан биздэ гэж хэлээд машинаас нь шууд аваад шидчихв. Мань яндаа сандраад юу болчихвоо? Ийм зүйл болон гэж өстой бодсонгүй шүү. Зогдох уу яах вэ? Хаашаага гүүх талаараа бодож гарнаа. Наги шууд чи жоох юм байж машин бариад байгаа юм уу? Эцэг их чинь мэдчих байгаа юм уу? Тэр яах вэ сайхан бүсгүй минь. Чи андуураад байгаа болтой. Хадагта Лиа огта Наги. Чи насны хүрээгүй гинт хэрэгтэн гэж мэдхүү. Бид нар юу ч хийсэн хууль бидэнд үйлчилдэггүй. Бид хүссэн зүйлээ хийж болно. Бас чи надтай итайхан хандахгүй болохгүй шүү. Чиний дүү миний атханд байгаа шүү гээл сүрдүүлж үзнэ. Яндаа бүр солиорч өгч байна. Өөрийнх нь урдаас 14-тэй мал бацаан цор хийгээд байна. Игч болохоор алганы амт үзүүлэх нь тодорхой. Чи мө бацаан түрүүнс хойш юу гээд байна? Игчигээ сая чи гисэн үү? Бас нэрээр минь дуудаад ямар том мал бацаан бэ гэд нүүр нүдгүй алгадаж байна. Болж том хүний өдөөс дуурахаар ийм зүйл болно доо. Хэцэг өгтлээ алгадуулсан ёндогийн бүх бие хаана улаан нийлэх болов. Хөөш бацаана за энэ гэж чичирхийсэн хоолоор хэлж байна. Би одоо танаа гэрийнхнийг дуудаад чамаа гэрчин хүргэнэ. Хэрвээ чи дахиад манай дүүг оролдуул чиний хүүрийг чинь тарах болно гэж хатуу сануулж хэлдэг. Ёндоо шууд доошоо хараад заа гэж хэлдэг. Наги жоохон холцсны дараа гинэт ёндоогийн нүүр үрчигээд уур нь буцалж гарваа. Ягаад гэвэл тэр амьдралдаа ийм том доромжлол мэдэрч байгаагүй. Бас эмэгтэй хүн задуусан болохоор их гутамшигтай байлаа. Холоос харж байсан Кая солиотой зөлөг шүү. Ёндоо гэдэг бацаан бас л амжуулах юмаа гэд иний даалтад байж л байдаг. Тэгтэл хаана нэгтээс машин хуртай хөдөлж золтоол Наги Кая хоёрыг газрын хөрстөнд твшилсэнгүй. Хөөш эргүү банзал хүүхэн минь чи сая намайг гутаанд доромжилсан. Үүнийхээ төлөөсөө төлөх болно. Мэдээ чиний хоёр хөл гисээр улангарсан бух шиг дайралтай хийж хөөхөн охины хөсөл мөрөөдөл өөрт нь байсан бүхий зүйлийг харанхуулаа авч яван одов. Энэ аимшигтай явдлаас хойш Наги өөрийн хоёр хөлөө алджээ. Нэгэсэндээ тахир дутуу болов. Охин сэтгэл санаагаар маш их унваа. Тэгээд сэтгэлээ засах гээд усан спортоор хичээлж байхдаа золгүй байдлаар амнасаа алтав. За ингээд Ёндоо гэдэг аимшигтай хүү нэгэн цагт төмрөө гэрэлдүүлж байсан тэр гэрлийг залхин одлоо. Үзэгдэл солигдож чи одоо намайг санаж байгаа сте нохоо гөлөг минь. Миний игчид юу тохиолдсныг чи мэдчих байгаа сте. Чи Ёндоо бид хоёроос өшөөгөө авах гэж ирсэн юм байна гэж харааж зүхээл уйлаал байдаг. Дахиад нэг сонирхолтой юм ярьж хөө. Одоо энэ газар чи эхлээд өхөн хүмүүс золгүй байдлаар чамайг өгсөн гэж бодно. Харин Ёндоогийн хувьд гүйл би маш удаанаар түүнийг ташлах болно гэж зантаа нарахгүй хэлдэг.
Ёндогийн утсан дуграад өөрийнх нь дансанд нь байгаа бүхэл мөнгө зарцаж эхлэв. Тэгтэл Ёндогийн утсан дуграад өөрийнх нь хадгаламжийн данс нь бүгдээрээ зарцаж орхиноо. Ёндоо амталтаа ингэж аимшигтай уурсангүй. Тэр царайг нь харааштай яг л галзуу хүн шиг байгаа сте. Ийм шижгийн царай гаргаад байж байхад зол болж аав ээж нь ороод ирлээ. Юу болоод байна миний хүү? Юу ч бишээ аав ээж минь. Биний сурлаг муудаад байна. Нэг сүртэй зүйл бишээ. Миний хүү жоохон амралттай байл та. Галзуу өвчтөй болтлоо хичээлээ хийх юм аа. За аав ээж минь. Би жоохон завгүй байна. Дараа нь ярий гэд хаалгаа хаваа. Энэ гараа хөлүүлээд өглүүд байдалтай байгаа Кая үнэндээ мөнгө ицсэн байлаа. Манай хүн энэ боломжийг үнэрлээд аав. Кая эргүү новшин. Би чамтай жижигхэн бяцхан тоглоом хийх болно. Чи угаасаа өгөх нь тодорхой. Гэхдээ би чамайг алахгүй. Чамайг алах чинь хүн бол Ёндоо. Чи учрыг нь ойлгож байгаас та бүдүүн гахаа минь. Чи Ёндогийн дансыг барьдаг юм шиг байлээ. Тэгээд ч болоогүй нилээд их мөнгө идэжээ хүрчин. Энэ байдлыг чинь Ёндоо мэдвэл юу болох вэ ойлгомжтой биз дээ. Кая дотроо элдвэр хараад зүхээд энэ мөн новш тэгж байгаа залтай юм аа. Ёндогийн данснаас мөнгө хулгайлсан гэдгийг нь анх төмрөө нөгөө Жана гих хүүхнээсээ олоод мэдсэн болохоор Каяг шантаалжилж байгаа шүү guys. За ингээд хатан хавжуулагдаж халиуны зулцэг болсон Кая юу ихээ мэдэхгүй байлаа. Тэгтэл төмрөө түндний хачин санал тавив. Чи яг одоо Ёндогийн хотхонд өртөж өгөх үү? Эсвэл арай өөр сонголт хийх үү? Анх манай төмрөө элсэж орсон штэ бүлэгтэн. Тэгэхэд Ёндоо түүнд нэгэн данс сарваагаад май өгшөө. Энэ сарын чинь цалин. Санаа зоволтгоо энэ бол гэр оронгүй хүмүүсийн данс. Тийм болохоор цагдаагаас айгаад байх шаардлага байхгүй гэж түүнд данстай дэвтэр өгдөг. Дүрээс солигдож Кая дээр нэгэн эвгүй нөхөр хүрээд ирвэ. Тэр шууд би чамайг анханасаа мэдсэн юм аа. Итгэж болохооргүй залуу гэж бодсон. Миний зүв байлаа гэсээр болоор том гараараа Каяг нистэл нь алгадаад аваа. Газар шидэгдэж чичирхийлсэн Каяг харахад үнэхээр л өрөвдмөр. Кая цохиж унгасан залуу бол жинхэнэ аратна. Вон Чангсу 19 настай 4-р үеийн Гүйо гих сургууль сурдаг. Монгол Солонгосын ирлийч шүү. Шууд л ганхүү гэд нэрлэж явчих. Ганхүү нэлээд урдаа алах уу байх уу гэж бодож байхад гаднаас Ёндоо орж ирээд бидний донд урагч байгаа гэдгийг мэдээд байсан юм аа. Би чамааг өгөн бол бүрэн сэжиглээгүй юмсан. Гол нь бүх зүйл чиний эсрэг болоод байна да. Танаас төмрөө орж ирэнгүүтээ ухаан жолоогүй Кая гөвөөд байна. Кая Эстонер нохоо шиг зодуулдаг. Зодож дуусны дараа төмрөө Ёндоо руу хараад асаад байна. Хөө Ёндоо новшоо чи надад худлаа хэлсэн юм биш үү? Чи юм уу новш надад анх энэ дансыг ямар ч хор хөнөөлгүй аюул багтаа гэж хэлсэн. Би чанд итгээд хамаг цуглуулсан мөнгөө хийсэн. Тэгээд одоо миний мөнгө байхгүй данс нь зарцчихлаа. Чи одоо энийг яаж шийдэх гэж байна? За өвшөө тайвшир би ч бас ийм байдалд ороод дансаа зарцуулсан. Тэр чинь надад хамаагүй. Миний мөнгийг өгөөдөх энэ хороо тэр мөнгнөөс өөр чухал зүйл гэж байхгүй. За ийм байна хөвшөө чи нэлээд санхүүгийн мэдлэгтэй бололтой. Чи энэ лүүсэр Каягийн алдан тушаад ажиллах уу? Ямар байна? Гой сонсогдож байна уу? Манай хүн бүх зүйлийг нарийн тооцоолсон байлаа. Яг энэ үгийг хүлээж байгаа мэт. Тэгтэл цаанаас ганхуу байж Ёндоо энэ нош нэлээд хүүтэн царайтай юм байна. Энэ хүний нүднээс худал үнэртэд байх шиг байна гэд айртаж эхэлнэ. Манай хүний энэ удаагийн өрсөлдөгч бол 2 м өндөртэй хат чулуун мэд хүчтэй хүн байлаа. Манай хүн дотроо баг зэрэг айж байсан ч гэсэн агуу багш viral хийтер гардаг хоббины зааж өгсөн том биетэй хүнтэй хэрхэн яаж үзэх вэ гэдгээ тэр маш сайн мэдэж байлаа.